Учир битүүлгээр амнасаа алдсан эрүүл судлаач биологч Лхог Сүмбэрл агсны цогцсыг Хөвсгөл далаагаас өнгөрсөн оны 11-р сард олсон байдаг. За түүний үхлийг цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхны дүгнэлтийг гаргаад байснаас гадна амиа хоолсон байж болзошгүй гэдэг мэдээлж гарч байсан. За гэхдээ дээрх асуудалд олон нийт болоод иргэний нийгмийн байгууллагууд за мөн улс төрийн хүрээндэж анхааралтай авч хэргийн үнэн мөнийг олох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм а. Учир нь талигаач Лхог Сүмбэрл Өмнөгүй аймгийн 3 тис сум тосон бомбын нуруунд ажил үргийн гүйцэж явахдаа тус нутагт олборлолт хайгуулын үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж үүнийхээ улмаас хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан тухай мэдээлэл бий. Тухайлбал 3 тис сумын хүрэн даваа гэх газар талигаач 2 хүн тутгалуулж байсан гэх мэдээлэл гарч байсан. За цагдаагийн байгууллагаас түүний халдлагад өртөж байсан тохиолдолд наривчсан шалгалтуудыг эхлүүлээд байгаа юм байна. За Өмнөгүй аймгийн 3 тис сумын тос багийн нутагт эрүүл хамгаалах сангийнхаа шуумаар талигаач ажил хийдэг, эрүүсээ судалдаг, биологч мэргэжилтэй ажилтай ийм залуу байсан байгаа. За энэ ажлынхаа хүрээнд 2015 оны 4 сарын 30-ны өглөө хүрэн даваа гэдэг даваагаар даваад гарч ирэхэд за үл таних 2 хүн маск зүүцсэн намайг хутгалсан, цогшиг болсон. За тэгээ би мотоциклтэй зуттаагаад 32 км газар яваад ирлээ гэдэг маягаар анх за хэрэг учрлын газарт үзлэг хийхдээ тухайн аймаг орон нутгийн мөрч за анчин гэх мэтлэн бас ахуйн чиглэлийн үйл ажиллагаанд нэлээсээ улам өргөжүүлэх чадвартай юм үсэг оруулсан үзлэг хийгээд за мотоциклийн хуучин мөрнөөс өөр тогтоогдохгүй байна гэж үтсэн байдیں۔ Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор Өмнөгүй аймагт ажиллаар явж исэн тусгай үүргийн онгоц тэр өдөр явж таараад талигаас 4 сарын 30-ны өдөр Батлан хамгаалах хууль нэгдсэн эмнэлэгт ирж хагалгаанд орсон. Хэвлэлдээ 3 шархтай байдаг. За 4.5 см гүнтэй тэр шарх маань хэвлийн хүндийг нэвтэрсэн гэсэн ийм шинжээчийн дүгнэлт гарсан. Ийм хэрэг асуудал байдаг. За ингээд 4 сарын 30-ны өдрийг Улаанбаатар хотоос хот руу ингэж онгоцоо явахаас өмнө тэр хэсгийн төлөвлөгөөс тайлбар авсан. За мөн бас Батлан хамгаалах хууль нэгдсэн эмнэлэгт төвтөж яхад нь нийслэлийн цагдаагийн газар Баян зүрх төрийн цагдаагийн хэлцүүдээс бодлогдсон үйлдэл гэсэн дуудлагаар цагдаагийн аль багш төвшөд тухайн төрөд босон асууданд тайлбар мэдүүлэг авсан байдаг. Талигаач өөрөө дээр байдлаа ингэж энэ байцааг мэдээлүүдээр хэлсэн байт юм аа. За ингээд энэ бол одоо үндсэндээ яригдж байгаа 3 дахь халдлагын асуудал байж байгаа. За энэ дээр Өмнөгүй аймгийн цагдаагийн газраас 2015 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлээд эрүүгээрийг үүсэж шалгасан. За хэн утгуулч уу, ямар асуудал болчих уу гэдэг маягаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдчихжээ. Прокурорын хяналтанд ор өдөр тутмын үйл ажиллагааг хянагдаж мөрдөн байцаалтын ажиллагаанууд бүгд явагдчихжээ байт юм аа. За мөн талигаачийг Улаанбаатар хотын 5 дугаар сургуулийн ойр орчимд хар хувцастай хүмүүс машинд нь сурж авч явсан гэдэг. За гэхдээ энэ хэрэгт холбогдолтой машины дугаар, камер зэрэг олдоогүй байна. За түүний Хөвсгөл аймаг руу унж явсан автомашинд үзлэг хийхэд 2 гар утас, ундаа, тал шил арх зэрэг олдсон байна. За архины шилнээс 2 хүний хурууны хээг олдсон байдгийг цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэлж байна. За харин үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн зүгээс живж нас барсан буюу уушинд ус дүүрсэн, мөн нас барах үедээ хөнгөн согтолтой байсан гэж дүгнжээ. Гар утсанд үзлэг хийсэн, дуурай уртанд үзлэг хийгээд утасны цэнийг дуусгах гадайсан учраас компьютер туулж аваад хохирчийн аргыг төлөөлөж өглөө гэсэн тэмдэглэл мөн бас байдаг. Ингээд энэ асуудал дээр эрүүг хэрэг үүс шалгасан. За автомашинаас бол 0.5 грамын хэмжээтэй сархад арх, тал шил сархад арх, за ундаа, за гэх мэтлэн энэ зүйлүүдийг мөн бас илэрсэн, бичигдсэн байдаг. За архины шилэн дээрээс 2 ширхэг гарын мөр бэхжүүлэх ажиллагаа зэрэг хийгдсэн юм байж идэм аа. За цогцос цогцыг гаргаж ирсэн. За цогцос яагаад 72-ээс 25 м доош 4 м-ийн гүнд вэ гэдэг асуудал мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. За ер нь бол далайн доотлын давлгаа, за ерөнхийдөө нөхцөл байдалтай уялдаа тогтмол далай дээр хүний амь суулсан тохиолдолд далайн хүн ороод цогцос олддог тохиолдолд ихэвчлэн ингэж олдгоо гэдэг байдал мөрдөн байцаалтын ажиллагаа тогтогдож байгаа. За ингээд энэ чиглэлээрээ бид холбогдох хүмүүсийг гэрчээр байцааж бүх ажиллагаануудыг хийсэн, үргэлжлээд явагдаж байгаа. За ер нь зүгээр энэ ирдээр мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг болох явагдаж байгаа гэдгийг та бүхэн бас сайн ойлгох хэрэгтэй. За тасралтгүй ямар нэгэн шийдвэр гараагүй байсан гэж би түрүүнд хэлсэн үгээ бас давтаж хэлж байна. За задлан шинжилгээгээ талигаач бол живэлт буюу одоо амьсгалын замд гадны бит ус орсон, шингэн зүйл орсон гэдгээр нас орсон. За хөнгөн зэргийн согтолтой байжээ гэдэг шинжээ хэмжээ дүгнэлтүүд гарсан.
За мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан утсан дээрх бичлэг нэг хүний хоолой болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжлсэн хэвээр байна. За энэ хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас Хөвсгөл болон Өмнө Говь аймагуудад ажлын хэсэг томилоод байна.